За өнөөдөр Торд болохоор Монгол улс өнөөдөр бид нар бие даасан бодлоготой засгийн газрын хэмжээнд, их хурлын хэмжээнд, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд онцгой анхаарах ёстой. Гэтэл иргэдийнхаа одоо эрх ашигыг ностой зөрчөөд тэр дундаа одоо юу гэдэг социализмын үедээ байдаг гэж картын бараанд ойчролдог шиг, талханд ойчролж байгаа юм шиг, маханд ойчролж байгаа юм шиг өнөөдөр ингээд иргэдийн толгомж байгаа асуудал бол их юм төрөөс үүсэхгүй байгаа шүү дээ. Цалин тэтгэврийн мөнгийг тодорхой хэмжээгээр нэмчих тэр одоо турш дээжлэг дэм байнгын хэрэглээг хангачих гэсэн. Урд урдны жилүүдээр гинт одоо ингээд гормозын хоолой хаагдаад Украин Оросын дайн гинт бий болсон юм биш. Энэ чинь урдаас хэдэн жилийн өмнөөс яригдсан асуудал. Засаг докторгүй байх, дээрээс нь чадамжгүй байх, хоёр хөрштэйг харилцаа холбоо муу. Энэ зохион байгуулалт, сэтгэл харилцаа хандлагын асуудал байхгүй. Тэгээд уулуурхаан сайд их хурлын гишүүн дамжин нэм даапалж байгаа юм шиг иргэдийг яаж дарамжлаа наадмын өмнө хитгэн одоо бид нар асуудал байхгүй та нар бараг 6 цэнгээ яваа наадам асуудалгүй та нар сайхан амраад ирээ бид нар ажлаа мэдж байгаа гэдэгээс өнөөдөр уулын дуулаад явж байна. Өнөөдөр ингээд иргэдийн хурлын төлөөлөгч нар нь таг дуугүй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын нийтлэг эрх ашигын төлөө ажилланаа. Өнөөдөр биднээс дээр их мэдлэлтэй байлаа гэд өнөөдөр иргэдийн эрх ашигыг хохирож болохгүй байхгүй. Яг л альва байгууллагуудын буюу альва төрийн үйл ажиллагаа хоорондоо уялдаа албаа алга. Найр наадам хэлсэн, хурал цуглаан ихтсэн, иймэрхүү хандлагаар өнөөдөр хүртэл явж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод тулгамж байгаа маш олон асуудал байна. Угаасаа ойлгомжтой. Өвөл болохоор утааны асуудал, төгжрлийн асуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал, зам болохоор бизнес эрхлэх, гар дээрээс худалдаа хийдэг, чөлөөт эдийн засаг, иргэдийн оролцоо, ногоон байгууламжийн асуудал гээд маш олон ингээд дөрвөн улирлаа ингээд бид нар хараад ойлгомжтой шүү дээ. Төрийн ажлыг ингэж өөрсдөн дөрөө хүн суртал бий болгож бусдад давуу байдал ордог. Өнөөдөр Монгол Ардын намтай холбоотой компани аж ахуйн нэгжүүд нь топ 150 нэгждээр ордог. Энгийн иргэд нь яаж хөдөлмөрлөөд яаж татвараа өгөөд өөрөө борж дөнгөө авч чаддаг. Тэгээ иргэдийн гомд мэдээлэл өнөөдөр ингээд шийдэж байгаа хэлбэр боловч тайлан мэдээлэл нь байхгүй. Ажлаасаа халагдсан нөхдүүд нь ар үрийн хаалгаараа буцаад арга болж идэг. Энэ хандлага таалагдахгүй байна гэдгээ байр суурь илэрхийллээ. Хотын удирдлагууд бүгд одоо солигдлоо шүү дээ. Ер нь өөрчлөлт гарч ийн үү? Хандлага сөрөгчний зүгээс харж байна. За ямар ч гэсэн нэг 100 хоногийн үлээ гэж харж байна. Тэгээ 100 хоногийн хугацаанд мэдээж нөгөө нэг төрийн өмчөд оролцоотой эсвэл одоо бүтээмжгүй ажилласан одоо алдагдaltaй ажиллаж байгаа мөртлөө өөрсөндөө урамшуул олгож байгаа энэ нэр бол манай бүлгээс зарчмын байр суурь хийгээд энийг татан буулгаа, энийг зогсоо, харин эсрэгээр зөв менежментэнд ороод иргэдийг нээлттэй болгоо. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурал гэдэг энэ одоо иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд олон нийт мэддэггүй байсан. Өнөөдөр Нямбатар хотын дарга босдороо бидсэн, дээрээс нь ганц хоёр бас нэг сошиалд болон олон нийтэд танигдсан хүмүүс орж ирснээр юмнууд арай ил зэгцтэй болсон. За одоо энэ өнөөдөр бол маш чухал асуудлуудыг бас ярьж байна. Тэ? Одоо шахмал төшийг ахаад урдаас авнаа гэж байна. Иргэжил нь болохоор одоо багнуурын уурхаараа түшглээд дотооддоо юмнууд яа гэж байна. Маш их татвар төлөлтийн мөнгийг утааг яллаа гээл лооцсон хийгээлээс үйлдвэргээлээс 5 төрч суурилсан гэлээс шахмал төс хийгээлээс өнөөдөр татварын мөнгө хязгааргүй учраас иргэд тэргээс бизнес болж хаад байна. Өнөөдөр Монголоо гэсэн сэтгэлтэй энэ даргын судлыг зүгээр ашиглаад нэг юм төрчих гэдэг энэ хандлага зогсоогоод нийтлэг эрх ашигын иргэдийн өмнөөс зөв шийдвэр гаргаач. Суур судалгаатай яваач. Хэсэгхэн хүмүүс эргэлдээл энэ даргын суудлын төлөө эрх мэдлийн төлөө явсаар байгаад энэний золиос нь хэн тохирч байна? Иргэд тохирч байна, олонний тохирч байна. Өнөөдөр бид нэр 3 сая 600 мянган амтай зүгээр хятадын нэг муж тосгоны хүн амнаас хүн ам баг мөртлөө өнөөдөр бид нэр шатхууныхаа асуудлыг шийдэж чадахгүй. Өнөөдөр дайсан намсаг гээд 30 жил бид нэр өөрсдөө түүхийн нефтийг үнгүй бараг шахуу өгчдөг. Буцаагаад хэд дахин даблуунээр авдаг. 97% нь Оросоос хараат байсан. Оросын нөхцөл байдлыг ойлгож байна. Гадаад нөхцөлийг ойлгож байна. Гэтэ энийг уршин сэргийлэх төрийн хар хайрцагны бодлого гэж юм байна уу? Төрийн сайд хүн иргэдээ ингээд даапалаад байгаад үнэхээр ундуулалт хүрж байгаа. Тэгээ өнөөдөр би бас юм хэллээ. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нь бол нийслэлийн иргэдээ сонгогдсон хүмүүс ээ. Та нар иргэдийнхээ эрх ашигыг годомжинд ойчуулсаа хичээч, дуураач, тэр дарга удирдлагуудаа хэлээч. Одоо уул ус дахиад үнэхээр сайхан болдог бол энэ одоо Улаанбаатар чинь Азийн тагаан даг нь боллоо. Өнөөдөр бүх юм зогслоо. Усан тасарлаа, тогон тасарлаа, бензин шатхуун тасарлаа, эдийн засгийн эргэлт нь хомигдлаа гэдгийг л илэрхийллээ.